Сонгон хайрхан дүүргийн хэмжээнд 8 хорооны нэг 30 орчим одоо барилга байгууламжууд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн одоо мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байдаг. Эдгээр 30 орчим байшин барилгыг бол бид нэр нийслэлээс одоо байгуулагдсан Улаанбаатар орон сууцчлалт компанитай хамтарч шинээр одоо барилгачлалт хийж хуучин орон сууцыг сэргээн одоо барих энэ төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сонгон хайрхан дүүргийн 3 байршилд одоо энэ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцын буулгалтыг хийж төсөл сонгон шалгаруулах одоо ажлыг явуулж эхний одоо байршил болох Сонгон хайрхан дүүргийн 18 дугаар хорооны одоо 5 шарын 9-т 4-р байр маань буулгалтын ажил нь дууссан. Гүйцэтгэх сонгон шалгаралт барилгын ажил маань эхлээд байна. За дүүрэг орон нутгийн зүгээс бол Улаанбаатар орон сууцчлалт компанитай хамтарч ажиллах гол асуудал бол мэдээж тухайн одоо байрны ойр орчмын тогтчлт, бүтээн байгуулалт болон сургууль цэцэрлэг, дэд бүтцийн хувьд бол дүүрэг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. За өнгөрсөн одоо 2015-16 оноос хойш бол Сонгон хайрхан дүүрэгт мөн одоо Улаанбаатар хотод энэ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөх ажлууд нэлээдгүй явсан, төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн. Гэсэн боловч эдгээр явсан боловч одоо амжилттай болоогүй маш олон төслүүд байдаг. Нэг төслийг сонгон шалгаруулах ажлыг 15-аас 20 удаа, 30 удаа зарласан ийм тохиолдлууд ч байна. Өнөөдрийг хүртэл зарлаад гүйцэтгэлээ сонгон шалгаруулж чадахгүй байгаа ажлууд байгаа. Энэ ажлыг одоо Улаанбаатар хотын захиргаа нийслэлийн засаг даргын зүгээс зогсоож Улаанбаатар орон сууцчлалт гэдэг компанийг одоо байгуулж эдгээр төслүүдийг дахиж одоо шинжилж зарлаж аль болох иргэдийн одоо өөрсдийн эвлэлтэнд нэгдэж дэмжсэн дэмжлэгийн одоо хүрээнд иргэдтэй чиглэсэн байдлаар одоо төслийг шалгаруулж ажиллахаа одоо илэрхийлж ажлууд явж байна. За 15-30 удаа зарласан төслүүд бол одоо ямар шалтгаанаар одоо гацсан бай гэвэл мэдээж хамгийн гол асуудал бол иргэд 100% дэмжээгүйгээс төсөл сонгон шалгаруулалт явдаггүй. Ийм учраас бид нэр одоо энэ Улаанбаатар орон сууцчлалт компанитай гол дүүргийн зүгээс тавьж байгаа шаардлага бол төслийг амжилттай болгох талаас нь компанид бол шаардлага тавьж байгаа. Орон нутгийн зүгээс бол иргэдийг 100% хүлээн зөвшөөрүүлж одоо гэрээ контракт байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор уулзалт хурлуудыг бол одоо тогтмол хороо дүүрэг нийслэлтэйгээ хамтарч иргэд оршин суугчтайгаа хамтарч одоо зохион байгуулж явж байна. Энэ уулзалт бол маш сайн явсны дүнд өнөөдөр Сонгон хайрхан дүүргийн 3 байршилд орон сууцчлах одоо дахин барилгажуулах ажил маань амжилттай хэрэгжээд явж байна. Тийм учраас иргэд маань одоо уулзалт яриа хэлцээртэй маш сайн идэвхтэй оролцож та бүхэн маань 100% одоо дэмжснээр бидний хэрэгжүүлэх гэж байгаа энэ төслийн арга хэмжээнүүд амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх юм а гэдгийг иргэдтэй бас тодтогч хэлье.